Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Ярка, хөтлөгч Заяа, хөтлөгч Очроо найруулагч Мизүүгийн хамт танд том өрөө хүрэхэд бэлэн болсон байна. За та том өрөөдөө шууд холбогдохыг хүсвэл 1146 104 5 дугаар руу холбогдож орж ирээд өөрийнхөө үзэл бодлыг өнөөдрийн сэдвтэ хуваалцаарай гэж хүсмээр байна. За өнөөдрийн сэдвийг болохоор за бидний ханаас сонсох боломжтой байлаа. За 45 цагийн байна. Бэбэ сайтаар биднийг сонсох боломжтой. Бөмбөрцгийн өнцөг болон бүрээс. Яг нэг гацчаараа ингээ гацчтай юм биш. Би сая зүгээр болох гэж уг нэлээ үзлээ. Гацлаа ма бисээ зөндөө гацс. 3W1045 цагийн байна вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс сонсно. За нэмээд үзэх боломжтой. Гэр бүлийн радио 104.5-гийн крэлээр бичих юм бол Facebook дээр манай хуудас гарч ирнэ. Яг одоо том өрөө цэнгээд нэвтрүүлэг манд өрсөлдөөр танд хүрч байна. Биднийг үзээрэй. Мэдээж Hostelgo 104.5 84.5 дээр та биднийг сонсож байна. За ингээд өнөөдрийн сэдвийг та бүхэндээ толлуулъя. За толлие. Тий, амьдрал кино бол таны амьдрал ямар кино байх байсан бэ? Хэний амьдрал? Таны. Өөр чинь тий, чиний амьдрал. Сонсогч таны амьдрал бас ямар кино вэ? За сайхан холбогдож орж ирээд 1146 104 5 руу орж ирээд за минийх бол анхны хариу өндрээ гэ тий. Сайхан танилцуулаараа хэлээрээ. Тэгээд гоё яагаад энэ гэдгээ бас хэлвэл те гоё. Тэгээд ингэ дуртай киногоо хэлэх юм шүү. Тий, ер нь бол ингийн заяа. За, ер нь бол сэдвүний. Гэхдээ ер нь бол яриагаа эндээс эхлэе. Таны за ингийн заяа. Би яаж асууха бодоод байна л да. Таны амьдрал ер нь ямар кино байгаасаа гэж та хүсэж байна. За, ямар кино байгаасаа гэж хүсэж байна чи өөрийнхөө амьдралыг. Романтик кино байлгаа юм уу? Хүсэж гин одоо ямар байгаа вэ гэд гурван англичууд бүр гоё юм тий. Тий, яг тэгэх гээд байхгүй. Ямар кино байлгахыг хүсдэггүй вэ тий. Хоёрдугаар би ер нь одоо тийм хүсэж байна, хүсдэггүй вэ? Хайр дурлалын тийм гоё кино, зөөлөн кино байл гоё ахгүй юу? Гэхдээ үгүй яг одоо миний амьдрал адал явдалтай тийм бараг байлдаантай шахуу тийм кино болчиход байна. Гэхдээ өөр байлаа. Нөгөөтгний байлаа. Ямар кино байлгахыг хүсэхгүй байна. Аимшиг кино байлгахыг хүсэхгүй байна. Аимшиг кино байлгахыг хүсэхгүй байна. Сүнс мүстэй ингээл. Тий. Би одоо байнгын нөхрөө дагаа явмааргүй шүү дээ. За, очроо яах? Очроогийнх. За мэдээж 5 хүүхэдтэй аав хүний хувьд бол миний хамгийн хүсдэггүй кино бол тийм ээ. Мэдээж гарын 5 хуруу гэдэг кино. Өөр киноны нэр хэлэх байсан юм уу? Шүү дээ тий. За би яг хүсэхгүй байгаа гарын 5 хурууны одоо шагдаргуй шиг болохыг хүсэхгүй байна. Тийм учраас ямар ч тач нөгөө машиныхаа толийг бол бүтээсэн байгаа тий. Шагдар бол машиныхаа толтой яриад байдаг шүү дээ тийм ээ. Тий бол та ярихгүй нэ шүү дээ. Ярмаарс нь одоо машин эзэж унтарсан хүүхдүүдэрээ бол төрүүлэхгүй тийм ээ. Өөрөө төрөө явчихна. Тэр киног биелүүлэхгүй амьдралтай. Гарч бол төлөө хагалахгүй гэж байгаа тийм ээ. Тэгээ ер нь бол яг Facebook, Instagram дээрээс ер нь хорлоо гэдэг нэртэй хүмүүсийг блоклчлоо. Юм яаж мэдхгүйгээд ирчүүд энэ блоклоо. Айгу дуураараа яа. За энэ бол жоохон наргаш шүү. Ер нь мэдээж нарганы 80% үнэн гэдэг баха. 5 хүүхдийн эцэг үний хувьд бас яг тийм кино бүтээхгүй те. Гоё амьдрахыг хүсэж байна. Аа. Хүсэлгүй кино тэр. Яг тэгэхээр би ч угаасаа нөгөө тийм кино бүтээх боломжгүй байхгүй гарын 5 руу кино. Яг тэгэхээр би анханасаа хорлоотойгоо суудсан юм билээ шүү дээ. Хорлоотойгоо хахтаа сайхан бүжиглээ. Танай зэрэг хорлоо гэдэг юм уу? Үгүй. Ер нь баг хорлоо доо. Уу яг зүгээр л одоо тэр шагдар чинь одоо тэр кинон дээр нөгөө яг хорлоо илүү их таалагдаад өөртөө тохироод тэгээ сууччихсан шүү дээ. Тэгэх юм бол үгүй зүгээр л хонцсон сэтгэл. Үгүй тэр чинь монголчууд 2 хуваагддаг юм аа. Тэгэхээр миний хувьд бол манай эхнэр анханасаа л таалагддаг, тохирдог тийм утгаар нь би хэлж байгаа шүү манайхаа тий. За мэдээж манайхаа гинэ бас. Манай дэмжлэн ойногч байна уу? Одоо л хэрэгтэй байна гэж. За ямар ч тач хүсдэггүй кино мань мэдээж гарын 5 руу гэсэн тийм ээ. За хүсдэг кино юм. Хүсдэг кино бол мэдээж Супермен шиг бүх юмыг ингэж хийж чадах. Нисэл те яваал те. Тэнгүүд яг одоо бодит байдал дээр ямар кино шиг амьдраад байгаа вэ гэхээр одоо Marvel-ийн киноноос те. Төмөр хүн. Iron Man. За яагаад? Яагаад тэгэхээр би өөрөө Tony Stark-тай адилхан байгаа сте.
яа юм тэгэхээр цэнгээд нэвтрүүлэг юм аа. Харалтаа та нар ийм нүдний шил тийм ээ. Та хэрэг харахыг хүсэх юм бол гэр бүлийн радио 104.5 гэрэлээр бичээр Facebook дээр манай хуудас гарч ирнэ. Түүн дээр Тони хингинэ? Тони Старк. Тони Старк сууж байгаа. Тийм ээ. Тэмүүгээс захиалсан Тони Старк. Тий. Аваа хайртай шүү 3000 тий. Харин тий. За. Би юу? Би нөгөө нэг амьдралдаа би хүүхэд байхасаа л аимшиг кинонд амар дургүй байсан байхгүй юу. Тийм сүнстэй, зомби, амтантай. Би ч дуртай л таа өгнө. Тэгээ нөгөө нэг ядуугийн зовлонд бол би өстө нэрээ. Нуруугаа ахуулаад тэрнээс би хизээч Монгол аимшиг кино үзэхгүйгээ өөртөө тангаргалсан байдیں۔ Тэгэхээр тийм ядуугийн зовлон бол миний амьдралын кино бол хизээч бити байгаасаа тий. За тэр сүнсийг бүр аваа ичээ заяа. Тэр зөвхөн мөнгөний төлөө тий, алтны төлөө тий бүр ингээд нүдээ ухаж өгч биелэн тий. Тэр тим одоо үн цэнэхүү баймаргүй штэ тий. Тим бол бодол бол байнга төрдөг. Гэхдээ баялагыг хүсэж байгаа кино нь болохоор одоо бол заяа. Өмнө нь бол арай өөр кино байлагыг хүсэж ирсэн. За бас өөрчлөгдөд байгаа юм байна. Тий, жоохон өөрчлөгдсөн. Тий. Титаникийн тэр үхдэг хэсгийг арилгаж болох уу? Титаникийн тэр үхдэг хэсгийг арилгачих юм бол би Титаник баймаар байгаа байхгүй. Титаникийн Джек бас азтай залуу тий. Розатагаа би учирсан л да. Одоо битэр ч одоо ингээд сайхан тэр Титаник дээр суугаад машин за тэр ч яах вэ? За тэр гармаар ингээ те ямаар байгаа байхгүй. Гар ингээд. Тий, гармарын ингүүлмээр шүү дээ. За өөр. Тэгээд тэр сонгодог тий нэг ийм круз айл майл хийсэн шиг тий. Нэг иймэрхүү кино баймаар байгаа байхгүй яг одоо. Яг өнөөдрийн байдлаар бол зүгээр ингээд амьдрал дотор ингээд тий стажик үзээтэй байгаа байхгүй. Юу юм даа одоо үзээтэй хэрч ямар кино байх юм бэ? Тэр нэг ад жаргалын хэрэлт. The Pursuit of Happiness гэдэг нэг Will Smith-ийн кино байдаг шүү дээ. Хүүтийг авч тагалдаг. За арайч би нэг ингээд ихнэр хаяа явчаагүй тий. Тэр мөрн хэсэг нь байхгүй шүү. Ямар ч юм зарахгаа яваад байгаа гэсэн. Тий нэг юм одоо нэг юм амьдралаа болгочих гол юм уу та. Амьдралаа болгочих гол тий яг үнэ яг тэрэн дээр яваад шүү. Тийм учраас би одоо нэг тийм Titanic руу одоо ингээд мөрөөдөж байгаа. Одоо Pursuit of Happiness дээр явж байгаа Will Smith. Тэгээд нэг ядуугийн зовлонгоос цугтаж байгаа юм аа да. Тий нэг юм л одоо 3 киноны илдвэр юм байна. Зөө та нар тэр олон кинон дундаас өөрийнх нь киног олчдаг бас азтай хүмүүс юм а тий. Тийм. Би одоо тэгж амар олж молоод авах юм бол байхгүй нөө. Чи тэгтээ кино үзэхээр энэ яг би энэ тэрг бодохгүй юм уу? Үгүй шүү дээ. Тийм үү. Угсаа бүгд надаас өөр авч. Чи жишээл Reply 1988-ыг үзээ чи бол догсонгүй өөрийгөө мэдж байгаа юм. Үгүй шүү дээ. За бит болоо. Гэхдээ заа нөгөө Монгол жүжигчтэй адилхан тий. Хинтээ. Нөгөө Мики үлөө. Жижигхэн нэртэйгээр Мики Маус гэрээ. Джери гэж. Джери. Джери Маус. Джери Маус. Өөр юм уу? Битээр өөр, шал өөр шүү. Өө чи киноны нэр хэлдэг тэгвэл. Киноны нэр хэлдэг. Зүгээр яг нөгөө 3 дээр сайхан 3. Одоо жишээлбэл ирээдүйд ийм байвал за зөвхөн нөө хүүхдүүдийн хасаанаас. Ямар муугаа бэ? Тэгтээ минийх дээр бас хүүхдүүд байхгүй шүү дээ. Titanic дээр гэсэн чинь. Хамтдаа ерөөсөө байдгүй те. Хүүхдүүдийн хасах юм бол би өөрөө нөгөө ноутбук гэх кинонд агай дуртай байхгүй юу? За тий. Ингээд романтик тий. Тий, романтик ингээд хоорондоо ингээд муудалцаал ингээд ингэжсэн хэрнээ ингээд нийлээл чин сэтгэлээсээ би биэндээ хайртай болоод тэгэл ингээд нөгөө хүүхэдтэй болоод тэгээ сүулт нь адаг сүулт нь чаваас нөгөө ихнэр нь мартах санах өвчтэй болонгуудаа тэрийн нөхөр нь дандаа хажууд нь дэрэгдэн байж байгаад ингээд үргэлж түүхээ ярьж ингээд сануулдаг байхгүй юу? Ер нь бараг л бит хоёр би бараг тэгж мартнаа. Нэр шүү. Одоо ч би мартдаг. Одоо ч би өчтөр болсон зүйлээ мартдаг. Маань нөхөр надад сануулдаг хэвээрэл байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр үзэгдэл амьдралын төгсгөл бараг болох байхаа л гэж бодоод тэр шүү дээ. Яг тэр киног үзэхлээр нэг ийм л болчих бах та яанаа л гэсэн юм бодогдоод. За. Тэр нэг өрнөд байгаа кино нь юу юм? Юу вэ? Чиний яг одоо амьдрал чи өрнөд байгаа кино нь юу юм? Одоо ширэнгөө айн тулаан мулаан ч юм уу те, жуманжи муманжи ч юм уу те. Тэр мэр хавцаа gaахгүй. Ингээл нүг тоолонд шин адал явдал гарч ирээ. Тэгж байгаа тий. Тийм би одоо яг ингээл нүгээл тэгтээ наад чи гоё кино шүү. Нүдэ нэгээл нэг шин адал явж гарч ирээд нүдэ нэгээл дахиад шин адал явж гарч ирээд яг одоогоор бол манай амьдрал яг л тийм жуманжи шиг л. Тийм байна. Та хоёр одоо яга хүүхдээ хасч юу? Би жуманжи дээр хамт байлаа шүү дээ. Би хүүхд
эртнүүдээ хасаагүй зорилго нь ер нь бол нөө төмөр өнгө кино байгаа шүү дээ Тий. тий. Тони Старк ч нөөрөө Би кинон дээр болохоор дэлхийд дээр айгүй баян хүн тийм ээ. Мэдээж би дэлхийд баян хүн биш ч гэсэн тийм ээ. Гэртээ бол хамгийн мөнгөтэй шүү дээ тий. Тэгээ Тони Старк бол одоо нөө дэлхийг хамгаалдаг тий. Би үл гэртээ тэр эдээс обоогоо хамгаалж байна тийм үстэй. Обоо Тэ яг хамгаалагдаж гин үү? тэг хамгаална шүү дээ. Би бүр биеэр хамгаална шүү дээ. Маш олон туршлагыг ингээл үзэж ийн л да. Чааваас ер нь бол нөхрүүдийг хамгаалах юм аа. Тийм нөхрүүдийг Яагаад тэгэхээр хамгаална. эхнэр наадгүй учраас. Бид нэр наадаг тийм ээ. Тэгээ бас ягаад Гаргалгаа нэр биш. өөрийгөө ягаад төмөр хүн гэдэг байгаа гэхээр нэг яаж зохиулсан те хүүхдүүд ч дээр гарна дээр суун морь олгоно хөөрхөн тийм утгаараа мөр дээр өвзгөрөөс цохин те оронгууд юм би болохоор лего сүлж тоглоомоор ахтай утгаар нуудаад байгаа шүү. мин зэн тавьчихсан байна те. Тий. Баян хүшгүй байхгүй. Баян мин дээр гიშгэн те. Аа хүн болгон Гэсэндээ ингээд төсвөртэй ингээд донжогноо зогсчил ахна штэ тий. аа хүн болгон ер нь бол гэртээ төмөр хүн. Үнэн. Би илүү их адилхан. Ягаад гэвэл царайн Тони Старк. Хин Эрка харин Кимийн хатай адилах юм уу? Намаа хүмүүс тэгээд идэж нэрээ сонио. Хинтээ. Кимийн ха. Миний хатаа юу? Гүг чиний тэмээ чиний хатай. За болоо. Ким Эрка. Яа. Наага Селена Гоместай. Би голноо Селена Гомес гэдгийг танихгүй байгаа байхгүй зургийг харуулвал. Ер нь над шиг хүн байгаа да. Ягаад нэг Justin Bieberтэй нэг өсвөр наснд нэг үерхэдсэн. Нөө Тупак гэдэг өглөөд байдаг лөө. Биш ээ. Шал өөр юм. Йоо, Tupac ахтай. За кино. За. Кино ярьсан. Кино Тий. одоо тэгээ яах юм? Гэхдээ тэгээд одоо нөгөө кино чи ер нь яг аль хэсэг дээр явж байна нөгөө киноныхоо. Одоо өрнж байгаа кино гэсэн үг Тий, шүү дээ. өрнж байгаа кино чи. Jumanji бол одоо нэг дөнгөж киноны бодох юм бол нэг 30% дээр нь л явж байгаа да. Дөнгөж эхэлсэн л явж Тий, байна тий. эхэлсэн. Гэхдээ бас уучраа олчих гээл те. Эхний үе бодвол бас Тоглоомоо бол бас л жоохон ойлгочихгоо тий. Тий. Ямар ч гэсэн ингээд хувраад энэ бүх ингээд юмнууд өөрчлөгдөд нүдэ нээгээл сэрэл. Үе өөрчлөгдөд байгаа юм байна гэдгийг Тий, нүдэ мэдчихсэн тий. нээгээл сэрэл ийм юм болно. Нүдэ нээгээл сэрэл шинэ юм туулна гэдгийг мэдчихээд байгаа аахгүй. Хамгийн гол нь үүнийг хэрхэн яаж давхаа одоогоор яг бүрэн төгс ойлгоогүй. Яагаад гэвэл бүгд шинэ учраас. Иймэрхүү шаттай явж байгаа гэсэн. Одоо жишээлбэл өнөөдөр нүдэн нэгээл сэрлээ манай хүүхд ям гинцсэн баг жишээ нь. Харин тий. Хүүхэдтэй айлч тэгэл нэг Jumanji-р хол байдаг да. Ер нь яг бүр 5 хүүхэдтэй байх юм бол Iron Man бол тийм аа. ер нь нэлийн өндөр шүү дээ тий. Эрсдлийн зэргийн тооцох юм бол тий. Сард одоо нэг нь шүдэн өвдөх магадлал 90% таа. Яа. Та болоод ирэхээр ингэж чангарах юм те. Манай 3 дээр бол гайгүй л эдий. Тийм үү. Тий. Таанаас хамаах Би юм 3 дээр гэхдээ нэр бас арай гайгүй шүү нэр. Тий, 3 дээр бол гайгүй. Хаяа өвдөн. Манай Манайсаа Ааваас ш. аав нь яаж байгаа? Чихэр авч өгöd байгаа юм уу? Аав нь захаа бичдэг байх хэрэгтэй мэн гэхгүй дээ. Эсвэл захиа авдаг уу? Манай 3 ч бас яг бодохоор танаа хоёрыг бодоход бас нөгөө манай хүүхдүүд ч бас томорчжээ. Баг нь 6-тай гэж бодохоор ч гайгүй байгаа сте. Эдний баг нь 2 сартай гэж бодохоор л Тэгэхээр чи танаах бол жинхэнэ кино эхлэх хэсгээр явж байна уу? Тий, дөнгөж эхлэх хэсэг. Дөнгөж одоо бид нар яг аваа дундаа орлоодоо гэж бодохоор эхэлж яах юм те. Тэгэд аваа нэвтрүүлэг өрнжин доо гэхээр л хүмүүс нүгүр авдаг те. Тий, самрах гад ороод ирэхээ тий. За яг хоо энэ нөө нэг За ой хоёрын киноны ярьлаа шүү дээ. Ярьчихлаа шүү дээ. мартчихлаа. Нөгөө кинод ч нэг юм сөрөг дөрвүүд байдаг шүү дээ тий. Тэр нь хин бэ гэж юу? Тий, тэр нь юу юм? Танаа амьдралын. Би л юм да. Чи өөрөө юу? Аа. Тийм үү. За мэдчихсэн юм аа. Гэтэ хамгийн гол нь сөрөг дүр байж тэр кино ч бүтдэг байхгүй юу? Амьдрын шүү дээ, тийм шүү дээ. Сөрөг дүр байж тэр кино ч бүтээд сөрөг дүр чин сүүл рүүгээ эрэг дүр байсныг мэдэрдэг байхгүй юу? Сөрөг дүрийг халаад дуусна шүү. Үгүй одоо жишээлбэл нөгөө нэг цасан юу агаад байгаа штэ. Малефисент байгаа штэ. За тий. Тэрийг чинь бид нэр сөрөг дүр л гэж боддог байсан штэ. Гэтэл үгүй байсан байхгүй юу? Тийм Нэрсэж үү. буюу гоо үзэсгэлэн дээр гардаг Малефисент чинь эрэг дүр байсан байхгүй юу? Жишээлбэл би яг тийм Яа эхэндээ ингээд хүмүүс чамааг ингээд сөрөг дүр гэж бодно тий. байгаа боловч Тий. яг ясам дээр эрэг дүр нь. Тийм үү. Бүх юмыг ингээд байранд нь тавих гэж зэгцлэг гэж те тэр гэр орныг та айтайхан байлгах гэж тэр хүн ингээ үзээд байгаа нь нөгөө гол дүрийн залуугийн Ер нь бол тэгэл орчуулга нь бол чи одоо гэртээ хамгийн ааштай л гэсэн үг юм байна шүү дээ тий. Үгүй. Айгүй их гарч ирдэг гэсэн үг. Айгүй их Энэ одоо. кинонд айгүй их миний дүргийн талаар гарч ирдэг л гэсэн үг. За. Хин очрогийн кино яаж юм? Одоо Үгүй яг би сөрөг дүр нь юу юм?
Хүүхдүүд гэж. Сөрөг дүр нь төмөр хүний сөрөг дүр нь яг хүүхдүүд л биш таарна шүү дээ тий. Ингээл тулдна хоорондоо. Би бол хүүхдүүдээ сөрөг гэж хэлээгүй. Би тийм муухай ээж бол биш. Одоо хамаагүй кино юм чинь тий. Кинон дээр зүүрлж байна. Үдийн миний аннаас минь цуснаас минь цус авч тасарсан хүүхдүүдээ би юу гэж дайсны тал хийм бэ? Тэд бол миний тал. За тэгвэл очрогийн дайснууд нь яаж юм? Чиний тал. Манай дайснууд надад маш хайртай. Дайснууд. Оо яаж дуурайд. Яг би ингэж бодлоо энараа амьдралаа хэрвээ ингээ кино шиг гэд бодох юм бол ер нь бид нэр кино үзэж байхдаа ингээ кинон дээрээс яг ямар байдлаар суралцдаг бай тээ. Киног үзэж байхдаа маш энгийн байдлаар ингээл сөрөг талаас нь суралцж гин, эрэг талаас нь суралцж гин, тэндээс алдаа гаруул, зөрчил гаруул тэндээс нь суралцж гин, ухаарлаа авч гин. Тэгвэл өөрийнхөө амьдралыг кино шиг бодчих юм бол яг амьдралаасаа кино шиг тийм сургамжуудыг бас аваад яваад иж болох юм байна тий гоё. Өөрсдөө зохиол мохиолын хичээл. Мэдгүй шүү дээ чамаас асууж штэ. Тий. Чиний сөрөг дөрөв чинь сөрөг дөрөв сөрөг дөрүүд бай. Танаа таваас хамгийн одоо амар сөрөг дөрөв нь аль нь сөрөг дүүргээ хэлчингүүд өөрөөхөн хүүхдүүдгээ хэлсэн штэ. Тэрэндээ бантаал яриа нь ингээд дуусчихгүй. Яг уу. Яг нөө төмөр хүнгээ киног хэлсэн тэгээ сөрөг дүр нь мэдээж хүүхдүүд намайг ингээд зохиж мохинтэй тэгээ гарч юм. Тий. Обо мобог гэж зүү. Төмөр тэндээс би яг юу сурч ийн гэхэлэр дайснаа хайрлах гэдэг юм сурч ийн да. Дайснаа хайрласнаар эргүүлчих юм а тий. Мэдэрч бас ойлгож авч ийн тий. Агуулгана. Агуулгана уу? Дайснаа хайрлах гэдэг. Тэгээ гоё штэ ингээл ороод ирэн нэг нь тэвэрн нэг нь ингээл хамарлаа үснээс зулгаан тий. Тэгээ бүр тэрний тэр амьдралдаа бараг дасчдаг юм билээ шүү дээ. Угаасаа дасан шүү дээ. Тэр амьдрал чинь байхгүй бол айгүй чимээгүй болж маа. Айгүй гоё. Ер нь шуугантай амьдрал гоё болчихж байгаа. Би ч сүүл Тайланд руу нэг юм клубээр очиод хамарсан. Ганцаарх нэг өөрөө нэг ямар эвгүй Тайланд руу явцсан тий. Айгүй гэдэг юм. Харин эвгүй л байгаа хальтаа. Чив чимээгүй нэг юм хүүхдүүдийн шууган сонсохгүй бол нойр өрөхгүй. Нэг нь ирээл өгцгөрөө нүүрэн дээр суухгүй бол нэг нам унтахгүй юм шиг санагдал тий. Тэгээ гайхал ингээ эргээ харсан чи манай клубын залуу нэг өөрөө онж гаргацсан. Тэгээ би за тэр чигээр унтчих واخ байли байли. Тэгвэл Эрка. Би нэг ад жаргалын хэрэлд гэдэг нэг Will Smith-ийн киног хэлсэн шүү дээ. Харин тий. Та нар анзаарж байгаа бол хараа тэр кинонд чи сөрөг дүр байдгүй байхгүй юу? Тийм биз дээ. Тэр кинонд тийм нэрээ сөрөг дүр байхгүй. Тэр киноны сөрөг дүр нь амьдрал өөрөө байдаг байхгүй юу? Тий, амьдрал өөрөө. Би зүгээр бодсон юм албаар нэг тэр Pursuit of Happiness чи яг нэг өөртөө л үзээд байгаа шүү дээ. Тэр мөр чинь ер нь бол баг. Ер нь бол өөрөө баг сөрөг дүр нь очиж. Тий, баг л өөрөө ингээл нэг өөртөө л уучраа олчоол ингээл нэг юм ингээл даваал ардна гарчвал нэг юм болчих гээд шүү дээ. Яг л тэр байгаа байхгүй юу? Тэгээ одоо юу гэдгийг те яг нэг тийм өсвөртэй яг миний эсрэг байгаад байгаа юм гэхээр байхгүй л байна л да. Одоо нийгэм юм уу да? Монголын нийгэм юм уу да? Тэ энэ юм үнийн өсөлт юм уу да? Одоо тэр бензиний өсөлт л миний одоо гол тулж байгаа дайсан байна да. Туулын одоо энэ хурдны зам гэдэг асуудал бол миний гол дайсан байгаа байхгүй. За тэр мэрич удаадлаа. За нөгөө нийгмийн энэ асуудлууд л одоо яг миний дайсан байна. Тэгээд нөгөө энэ донд л нэг үр хөвгтүүдийг амьд үлдчих гээл нэг тэмцэж байгаа л аавын л дүр юм уу даа л гэж өөрийгөө бодож байна. Одоо тэгээд сүртэйч тиймэрхүү юм бодогдлоо. За манай сонсогчид ч гэсэндээ хамтдаа байна. Даваа сүрэн баяр, мянган баярлаачин хамтдаа байгаа шүү гэдгийг илэрхийлсэн байна. Аленка маань өглөө комент бичих боломжгүй та гуравтай тувтан байсан шүү. Нулимс туслалаа сонсоод инээгээл явсан шүү гэсэн байна. Баярлалаа. Аленка одоо тэгвэл өглөөнөөс хойш нөгөө нэг бичих завгүй байсан шүү дээ. Тэгвэл одоо яг бас өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор комент бичих боломжтой юм байна. Тэрний юу гэхээр Аленкагийн амьдрал киногоор төсөөлөх юм бол ямар кинодоо илүү дөхөв байгаа вэ? Ямар киног энэ баг миний амьдралыг харуулж байгаа даа гэж ингэж ярихаар байгаа вэ? Одоо жишээлбэл энд миний яг одоогийн амьдрал бол одоо нэг ад жаргалын ирэлт гэдэг нэг Will Smith-ийн тоглосон кино байдаг штэ. Тэрийг гэж хэлээд байгаа. Хүүгээ дагуулаад яваад 0-0 дунтаж мутаад хөөх хайртай. Одоо хин очроо болохлээрээ төмөр хүнийг өөрийнх нь яг одоогийн амьдралтай зүүрлээд киног зүүрлж байгаа. Би болохоор Jumanji гэж байгаа байхгүй юу? Харин Аленкагийн хувьд за тэгээ дээрээс нь сонсож байгаа сонсогч таны хувьд өөрийн тань амьдрал ямар кинотой илүү дөхөв вэ? Бас тэгээд яагаад гэдгээ сонирхолтойгоор хамтд нь биччих юм бол бүр илүү сонирхолтой ах. 1146 104 5 1146 104 5 дугаар ч гэсэндээ нэлттэй байгаа учраас та бүхэн холбогдож орж ирээд өөрийнх нь амьдралын киноны талаар ярих боломжтой шүү. Би гэхдээ амьдралдаа ер нь нэг кино хий гэж боддөө шүү өөрийнхөө амьдралаар. Чи юу? Тий. Өөрийнхөө амьдралаар биш. Ямар хөө кино? Энидмийн кино юм уу? Аимшиг кино юм уу? Ямар кино юм? Аимшиг кино биш ээ. Аимшиг кино бол болохгүй л дээ тий. Төрөл жанрын хувьд аимшиг кино биш, романс кино биш.
Романтик кино биш, хайр дурлалын кино биш. За биш. За За өөр. ер нь бол нэг тийм амжилтыг харуулсан те нэг хүнд нэг ухаарал хайрлсан тийм төрөл жанрын Тэгээд хайрлсан. тэгээд бодит түүхээс сэдвүүлсэн кино. Би ер нь бодит түүхээс сэдвүүлсэн кинод айгүй дуртай. Бодит түүхээс сэдвүүлсэн кино жоо уйдгартай байна. Үгүй, уйдгартай байдаггүй. Миний үзсэн бодит түүхээс сэдвүүлсэн кинонууд дандаа гоё байдаг. Би бүр дахин татаж үзсэн ч гэсэндээ илүү дурлаж үздэг байхгүй юу. Тэгээд бодит түүхээс сэдвүүлсэн кино би бичгийг хүсдэг. Өөрийнхөө амьдралаар. Өөрийнх нь биш. Өөрийнх нь биш үү? Өөрийнх нь биш үү? За. Хин нэг тэр хүнээ би бүр толгойдоо бодсон байхгүй. Тэр хүний амьдралаар сэдвүүлсэн кино би заавал хийж үзэх юмсан. Энэ яваа насандаа гэж бодож байгаа. За. Кино ер нь ингээд урлаг, уран сайхан, дуу, шүлэг, иймэрхүү зүйлүүд чинь ингээд үлддэг байхгүй юу? Тийм. Үлдэн сүлд нь дурсагдана. Тэгэхээр чам тийм дүр нь байгаа мó? Юу н Хүний дүр нь байгаа. түүх нь Аль олцсон хэдийн юм уу? байгаа. Тэгээ би бүр баг ингээд толгоонд аль хэдийн Үгүй тэр мэгнээс хуваалцаач. Үгүй хуваалцахгүй. Хуваалцах боломжгүй. Би бас тийм мөрөөдөлтэй байж байгаа. Сая нэг кино мөрөөдлийнхөө кино тоглолцсон шүү дээ. 3 ангитай Инидми. Яа зөв. Тийм би угаасаа нэг фаны Инидмийн кино тоглох дуртай те. Тийм мөрөөдөлтэйсэн чинь 3 ангитай Инидмийн богино хэмжээний Сандро аавын дүрээр ингээд орцоо удахгүй одоо 5 сар гаргаад гарах болно. За мөнгө өгөөгүй байгаа юм чинь битээ яриарай. Юу мөнгө зэ? Энд чинь заавал мөнгө өгч ярьдаг байхгүй. Тийм маркетингийн кинонуудыг ийм байдлаар бичсэн байна. За харин одоо Аленка бичиж шүү. Үннийг хэлэхэд би Монгол кино үнэхээр мэдэхгүй юм байна. Гэхдээ яадаг ч байсан миний амьдрал кино цаашаа байдаг. Заримдаа хизээ дуусах юм болоо гэж бодогдох үе байна. За заримдаа хороогийн хамгийн жаргалтай хүн юм а гэж бодох үе байна. Ер нь экстрим кино шүү. Адал явдал битүү гэж байна. Харин тийм бай. Аленкагийн чи ийм байлээ. Сонноос 8-аас 24 насны одоо хүүхдүүдтэй байлээ шүү дээ. 8 наснаас 24 насны бүх одоо тэр наснд байгаа хүүхдүүдтэй. Хэдэн хүүхдтэй юм бэ Аленкагийн чи? 4 гэсэн. 2 хүү, 2 охин. За ястаа нэрэ божиж байгаа юм байна. Зайтай мэтэй ингээ байгаад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр нэг адал явдал ингээ дуусаагүй ингээ яваад байгаа юм байна те. Яг одоо л дуусхан дээ. За Жуманжигийн маань ингээл нөгөө 9 доор те юмаа ингээд нуулаад байгаа гэсэн чи дахиад түн үргэлжлэл би гээ те. Дараагийн анги хийж байгаа шиг болж байгаа шүү дээ. Одоо Аленка тэгээд бүр ацээгээ тэврээд эхлүүл дараагийн анги шууд эхлэх нь шүү те. Тэврэхгүй гэвэл яа. Тэгвэл яг болох гэдэг шүү. Тэгвэл дараагийн асуултыг явъя. Төрөүний чиний гэхдээ тэр асуултанд би хариулмаар байна. Ямар асуулт вэ? Кино бичвэл одоо ямар кино бичмээр байна? Ямар кино тогломоор байна те? Би ихтэй өөрийгөө дуусгах байгаа ш. Тэгвэл ямар кинонд тоглох вэ гэх юм бол би бол хайр дурлалын кинонд тогломоор байна. Нэг гэтээ намайг сонгохгүй л ахал да. Кино порог яагаад чамайг сонгохгүй гэж? Би одоо нэг хайр дурлал. Одоо жоохон яатсан гангараа нөгөө нэг яг ил үеийн арилцсан. Одоо бол зүгээр хайр дурлал гэхээсээ илүү намайг ааштай игч мэгчээ өдөртөл тоглох байх. Тэрнээс ш хайр дурлалдаа омбож сунбож явж байгаа тийм залуу охины дүрдэл тоглохгүй байхаа. Би чи чинь бацсан шүү дээ. Үгүй яагаад гэвэл хараа ийм нөгөө нэг залуу хүүхдүүд их болцсон тийм. Яагаад тэгэхээр ийм байд юм бэ? Одоо жишээлбэл залуучууд нь хөгшиж өгдөг. Тэгсэн ирнэ эмэгтэйчүүд нь залуу хүмүүсээр л ингэж солиод идэм билий. Тийм үү? Тийм. Тийм бах. Тэгээд бүр ингэж амгүй сонирн байгаад байгаа. Тэг аргагүй нөгөө нэг эмэгтэй хүн чинь нөгөө нэг юу гэдэг хөгшөрөх гэх юм уу юу гэх юм айгүй хийм хурдан хүүхэд төрүүлээл ингээл маш их ингээ өөрчлөгдөж идэг болохоор тийм. Би хөгшөрөлсөн байна уу? Үгүй ер нь зүгээр л шал дэмис дүр оруулаад хүний оруулаа нөгөө одоо тэр яг тэр кино ярьж байгаа байхгүй. Тэгвэл одоо Эркагаас асууж баялаа. Эрка ямар кинонд тоглохыг хүсэж байгаа вэ? Магадгүй өөрөө кино бичиж гэвэл ямархуу төрөл чанарын кино бичиж гэж бодож байгаа. Гэхдээ хүн болгонд нэг тийм адыг хүсэл байдаг. Байгаа шүү дээ. Байлгүй яа. Би нэг тийм би гэдэг кино тоглож исэн. Тийм үү? Дараа нь яри. За би нэг зүгээр тийм кино тогломоор санагдаад. Тогломоор санагдаад ч гэх юм уу? Эсвэл бичмээр ч юм шиг нэг тийм байдаг нараа нэг юм одоо нэг юм жоохон уран зөгнөлттэй заяа. Гэхдээ уран зөгнөл нь яг киноныхон гол юм аа бол биш. Яг нэг хүрэж байгаа арга нь өөрөө тийм фантастик маягийн мөртлөө нэг жоохон учир нь жоохон нэг юм ингээд жоохон толгой ажиллах үйц. Тэгэхээр Монгол тийм кино хийдгүүлээ. AI кино юм уу? Үгүй AI биш ээ. Нэг одоо чадвал намайг байр гэдэг кинонууд байдаг шүү дээ. Зөвүүн кино. Үзчихсэн. Тэр гэдэг сүүлд энэ юм байж тээ тэр гэдэг. Хамгийн сүүлд хамаг гогцон тайлагддаг. Тийм кино минод би айгүй дуртай байхгүй. Угаасаа бүр миний үздэг. Тийм кинонд тогломоор байгаа мó? Чадвал чадахгүй л дээ.
За яг хөө тэгээд шатна гэж бодоод ярьчих л Гэхдээ да. тийм кинод нэг тий ядаж нэг тий болонд нэг ахын дүрмөр тоолчихсан тий нэг тийм. Тэр нэг бүр тэр цаад болонд кофе шопын болонд тий нэг очроо тэр кофе уугаад сууж байгаа тий. Тэгээ наан яг үйл явдал өрнөж байгаа тий. Тэр ард нь пробонд нь орчихсон тий ядаж. Ой, очроо яа да. Байж хоёр ярьж би суглаас олуулах О баа бүр нарийн юм бэлдээд байгаа юм байна. Гэхдээ зүгээр гинт орж ирсэн санаа. Гид орж ирсэн санаа юм уу? Очроо тэгвэл юу одоо жишээлбэл чамайг хилд орсонд хүмүүс айгу баяртай байна л да энд бичээд байна. Хилд орсон чи өстой дайжгүй байх шүү. Өстой таалагдчих шүү. Очко гинэ. Баярлаа. За. Алинкагийн хувьд бол очко гэдэг байгаа шүү дээ. Тий Алинка бол очкод За үнэж байгаа. тэгэхээр өөрөө кино бичгээр бол ямар хөө төрөл жанрын кино бичье гэж бодож байгаа вэ? Би бол ер нь ингүүл яадгийн. Би бол одоо яг өөрийнхөө өнгөрсөн туулсан амьдралаа яг ямар амьдралаас хэн болоо гараад ирсэн юм бэ те? Тэр амьдралаараа яг бодит амьдралаас сэтүүлсэн кино гаргамаар санагддаг байхгүй. Миний амьдрал чинь өөрөө уучлах гэдэг хүний хамгийн гайхалтай мөн чанар өгдөг штэ. За. Тэр уучлах сэтгэлийг өөртөө дадал болгох чадхад бусад зан чанар нэг урган гарч ирдэг гэдэг. Тэрний маш том түүхтэй кейстэй юм кино болох байсан баг. Хүнийг уучлж хайрлна гэдэг чиг ямар гоё юм бэ гэдэг тийм уянгийн драмын чиглэлээ. Тэгэхээр би зүгээр надад ийм санаа төрлөө. Гурлаа энэ гурван суглаад энд гурван жанр байгаа заяа. За энэ жанрынхаа төрлөөр өөрийнхөө өнгөрсөн амьдралыг кино давчлал болгож ярих юм уу? Жанрт нь орж байгаа юм шиг болж байна. За ингээд надад чи сугуулахаас өмнө Алинкагийн комментиг тавьдаг юм. Миний дүрийг хараад хүн бүр ухаан суусан нэг тийм дүрт би тогломоор байна. Архичин ээж ч юм уу, бүрээдээ тогломоор амьдралаа сүрүүлж байгаа ч юм уу нэг тийм юм. Кино болчвол би ээж авыгаа хайрлаж хүндлэх тухай зүрхүү зоосон үйл явдалтай сад тавьж өөлүүлэх тийм кино хийх байхаа гэж байна. Паяс даалгах нь харсан юм хийх нэ. За үзье. За манай заяа минь нэгийг суглаарай. За нэгийг зүгээр надад. За ямар жанр нь харъя. Шууд аваад. Окей, за наадах чинь хинт. За шууд өгч. За жанраа хэлчих. Эхлээд заяа жанраа хэлчих. Юу гэж байна? Тулаанд кино ба тий. За би ингээ багтаа явжсэн чинь. Салхуу. За хэнийх вэ? Минийх романтик гэж байна. Романтик гэдэг нь нэг гэсэн доо нөгөө бүр романтик гэсэн үг шүү. За. Тий. За тэгээ. За минийх болохоор энэ аим шиг. Юу вэ? Аим шиг кино тийм ээ. Чи аим шиг хэрэг юу аим шиг аваагүй нэг юм. За одоо явъя. Тэгвэл санаачилснараа хинээс Энэ өстө гоё санаа ш. За ердөө нэг Гэтэ амархан биш юм байна. Юу минут 30 секундын дотор л те нэг рилний хэмжээтэй л явна шүү хэдүүлээ. Кино тайлбарлаж. Бас рил. За 2 минут юм уу? За нэг 2 минут. За аимшигын жанраар явлаа. Манай найруулагч бил нөө. Аимшигын сайн байцгаана уу? Ой. За ингээд миний амьдрал, очроогийн амьдрал, аимшигын төрлийн жанраар та бүхэн төлөвлөхөд бэлэн боллоо. Тийм ээ, би баг бахта эцэг ихтэйгээ. Амбул олуула. 4 хүүхдийн би айлын том нь элэг бүтэн жаргалтай сайхан амьдардаг байлаа. Хүний амьдралд гай хэлж ирдэггүй хийсч ирдэг. Нэг л өдөр аав нь найзуудтайгаа илүү цаг гаргах тэр боломжоор алхаж очиод хоорондоо жоохон буруу нөхөрлөл хийгээд архитан цогтуураад тэрнээс болоод уусан архин ходоодонд нь биш тархинд нь орлоо. Өөрийн ухаан мэдрэлээ удирдах чадхаа болсон хэсэг бүлэг залуучууд хинэгэнтэй маргалдаж гинтэрхүүлсэн. Тэгээ аав минь хөрхий тавны цан сууж ээж минь хідэн хөөрхөн бүлтгэнсэн хүүхдэд дагуулад аймгийн төв бараадлаа. Амьдралын явцад эцэггүй хүүхдийн Амир юм бэ. толгой том. Хөш аимшиг кино ярьж хахад бити инэ. Тэгээд би хичээлдээ нэгээс 5 дахь анги хүртлээ өгнө. Онд сурдаг байсан. Өвлийн өгнөөс үнгүй бэлэг аваал. Гэтэл аав нь байхгүйсэн. Тийм учраас сурлага минь муудаж эхэллээ. Зайл. Наадах чи сүнс шиг ягадлахлаар би зайлуулж шít. Тэгээд за одоо дуусгах чинь тийм ээ. Тэгээд ээж минь хүнлийн болохоор хүнтэй суулаа. Хүнтэй л сууж штэ.
Тэгээ тэр хоёрын амьдрал бас сайхан байлаа. Би тэр үнэрсэн хүндэлдэг байлаа. Амьдрал үнэхээр гоё цэцэгдэж байлаа. Гэнэт. Гэхдээ л нөгөө өмнөх амьдрал нөлөөлсөн хар архины муу нөлөө дэв гэж ярьдаг монголчууд. Тэрэнд автаа дахиад аав ээж хоёр минь хоорондоо нэг ороо муудалцлаа. Тэгээд ээж минь хөрхи энэ хорвоог орхижсэн. Юу яриад байгаа юм бэ? Наа чи Бүр гонигийн кино бол амжлаа шүү дээ. Аимшиг кино байгаа үстэй чинь. үгүй. Яг өнгөрсөн туулсан амьдралаа л яриад шүү дээ. Үгүй туулсан амьдралаа ярих чинь өөр байхгүй юу? Тийм үү. Жин өөр төрөл жанраа ойлгоогүй явж Амар кино ярьчлаа бүр тэгтээ. Гэтэ наа чи амар юм байна. Амар байгаа Гэтэ үстэй. бүр нуруу зарж За яг заач. тэгээд Зүгээр за одоо дуусчих. аяг За дуусчих. дуусчих. За ер нь гих мэдчлэн очроо хүү. Хүнд бэрхшээлтэй амьдралыг туулаад За. яваад За. Тоолсаар. тэгээд өөрийгөө ялан дийлээд өнөөдөр Тэр нэм шиг. ямар нэгэн зуршилгүй хорт зуршилгүй те ийм нэгэн залуу болоод Аян солио зүгээр инэдмийн ая тавьчиход болох юм за ингэ болсон. Энэ ерөөс Харин би жоохон яг киноны жанр Зүгээр. Очроод ер нь бол жанрыг нь тайлбарлаж өгөхгүй яасан Тийм байна, тийм байна. Уураа гаргаад ирсэн юм чи би ерөөс тайлбарлаж. Гэтэ наа чи амар юм байна. Гэтэ яг сонсоход бол амар байлаа үе. Аян юу байгаа аахгүй юу? Аяндаа кино ч аяг байхгүй. Кино ч юм болохоор юу агаад байгаа аахгүй юу? Очроогийн ярьсан кино бол тэр зүгээр юм нэг хүний бодит амьдралыг харуулсан болохоос ч аим шин кино биш аахгүй юу? харин тийм байна. Гимт хэргийн мөрөөр Хада гэдэг шиг аим тийм. шин кино одоо жишээлбэл тэр аахгүй юу? Намайг баг байхад манай булгийн тентнийг зоос тоолдог эмээ байж үлээ. Хорой болгон тэр булагт зоос толоо сууж идэг. Хөрхи минь юу ботоод зоос тоолоод явдгийг Өө чинийх аимшиг юм биш хөөе. би сайн мэдэхгүй л дээ. Гэтэл зоос тоолоод байдаг. За ингэж ярих юм байна тийм. Тэгээд нэг өдөр шөнийн 24 цаг өнгөрөөд цуслан дээр мэдээж орой олонгууд найз нөхөдтэйгөө тоглоно, хөгжилдөн. Тэгж явж хаад би найзуудаасаа төрч. Тэгээд нөгөө хэдийгээ олох санаатай нөгөө булгыг чи хажуугаар өнгөрлөө. Гэтэл нөгөө юм чинь цоосоо таасаар. Би хажуугаар нь аль болох айс хийгээл симээрхэн өнгөрөх гэд явж байтал миний охин наа цоосоо явуулаач гэдэм да. Ингэж ярих юм байна те. За болсон заа. За болсон заа. За, Чинийхийг яри. би нэлен гүнзгий амьдралынхаа төгийг боддтой ш. Зүгээр яг хөө иймэрхүү байдлаар хөнгөн аимшигын жанрт орол ярьж боломжтой байсан. Зүгээр нэг үерхэл нөхөрлийн талаар ч юм уу те. Гэтэ чинийх бас тэгтээ заван байлаа шүү бас. Би ч Амар. нэг аимшиг юм ярьж дандаа хүн амтныг айлгадаг болохоор иймэрхүү юм чинь бас. Чинийх юу гэж? Миний тулаант. Тулаант кино. За Талант кино. За эхлэе. Би тулаантыг сүүлд нь явуулъя. За, Сая би явуулах уу? Дундуур нь явцсан юм чи одоо романтика явъя гэх үү? За аяа өгдөө. Аимшигээс гардаггүй. Аимшигээс гардаггүй. Манай найруулагч тэд бүрмсөөр ингэж. Би миний инээд бас амар аимшиг байгаа гэсэн юм ба сая. За одоо та бүхэнд Эркагийн бичсэн уянгийн Энд романтик гэхдээ бодит амьдралаас Кино? хэлсэн шүү зэ. Миний амьдралаас. за Би яг очроогийн чиглэл даа. Эрка гэж нэгэн хөөрхөн хүү байлаа. Ургачны байранд өссөн аав ээжтэйгээ дүүтэйгээ амьдардаг нэгэн жоохон хүү байлаа. Байрныхан гадаа хүүхдүүдэд тоглоолаа. Байрныхан найзуудыг манлайлаа гэж чинь бөмбөгний араас хөөцөлтөөл. Гэрээсээ гардгүй нэг охин байлаа. Эсрэг байрныхан. Цонхороо л хүүхдүүдийн тоглохыг хар. Гэтэ хүүхдүүдийн нэрийг бүгдийг мэднэ. Тинчээ Эрка байна. Дүүн болроо байна. Тинчээ цэцгээ байна. Бүгдийг нь мэднэ. Гэрээсээ гарах дургүй хүүхдээс учраас цонхон дээр л биднийг хараад зүрх сэтгэлдээ хамт тоглодог байлаа. Нэг өдөр энэ хоёр хүүхдийн өсвөр насндаа увчрах азтай завшаан тохиолдлоо. Анхны харцаар гэхгүй. Гэхдээ хэд хэдэн удаагийн уулзалтын дараа Эркагийн зүрх сэтгэлд нэг тийм оч бий болсныг Эрка өөрөө анзаарла. Тоохгүй өнгөрөхийг хичээсэн ч гэсэн Айсийн эрхэнд дуудсан тэр дуудлаганд Эрка хариулахаас өөр арга байсангүй. Эрка өөрт нь талтай байх гэж бодсон бүсгүй. Тэр орой бодож байгаад хариу хэлье гэснээр тэр оройны уулзалт дууссан байдаг. Эрка хөрх юм гэртээ ороод догдлаад хүлээгээл. Унтаж чаддгүй. Тэр орой их том сартаа шөнөөснийг л сандъя.
хариу эрхийг л хүлээгээд л гар утсаа байн гаргаж хараал. Шүн дунд өнгөрөөд нэгэн хөөрхөн мессеж ирснээр Эркэгийн амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн байдаг юм. Би бодсны дараа хоёлаа үерхья гэж зөвшөөрлөө гэдэг мессежийг авснаар Эркэгийн амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн байдаг. За ингээд энэ эдний гэр бүл бий болсноос үүдээд юу болоо авчих. Төрөө явцсан. Нөгөө очиж насаар л байх хэвээр. Нөгөө очиж нь төмөр болно шүү дээ. Манай хоёр залуу ерөөсө жанраа ойлгож өгөхгүй Тийм байхгүй байна тийм. Гэхдээ Надад энэ бол энэ жанр маш хоолойгоо учраас айгүй хэцүү байна. Гэтэ яг би үзээ Холланд кино, за. Тэгээ дээрэс нь хин очроо төрүүлээд хэлжсэн шүү дээ. Энэ бол нэг кино товчлол маягаар ярина гэжсэн. Миний хоромаачиг биш үү гинэ. кино товчлол маягаар за ярих гэж үзье заяа. Холланд кино. Тулаанд кино шүү дээ. Тулаанд Наад чи кино давчлал ярьдаг. Rainbow Town. За кино товчлол маягаар ярьж үгүй заяа. Тийм ээ. Бид өнөөдрийн киногоо ярихад бэлэн боллоо. Кино эхлэхдээ хоёр залуу нэгэн ажлын байрны төлөө тэмцэлдэж байгаагаар кино эхэлдэг. Ажлын байран дээр ганцхан месс байдаг. Гэхдээ тэр хоёр тэмцэлддэг. Нэг нь Очроо гэдэг, нэг нь Эрка гэдэг. Тэр хоёр тэмцэлдэхийн тулд бүр маш олон зүйлүүдийг гаргаж ирж гин. Түүнийг нь харсан бас нэгэн хамтрагч нь яг энийг кино дүрсэнд буулгаж байгаагаар кино өрнөдөг. Сэлэм гарч ирж яах юм? Буу гаргаж ирж яах юм? Бүр хайчны цаасны хайчаар бүр хоорондоо тэмцэлдээд байдаг. Энэ хоёр явж зүгэл биш ээ. Гэтэл цаанаас нь нэг нарийн боовчин хүн гараад ирэх юм. Тэгээ бүх зүйлийг шийднэ гинэ. Бүр боо өнөрт чинь. Та хоёрын хин нь дийлсэн нь энэ ажлын мессен дээр ирнэ гэж гин. Тэгээд нөгөө хоёр чинь тэмцэлдэл. Маш олон зүйл тэр дотор өрнөөл. Өө нөгөөдхөө зохиж унгааж гэн. Яа. Сэлэм гарч ирж гэн. Эндээс шад гарч ирлээ. Шан. Тэгээд Яг гурлаа тохирохгүй чанарууд авчиж. тэг хин яасан гэж нөгөө нарийн боовч яах. Боо өнөртж байна. Нөгөө хоёрыг чинь суулгаж байхад ярьж гин. Аимшиг болоод байна нөө. Аяа. Чи түр аимшигээс гарахгүй. Энэ аимшиг руу орчлоо гэж бодоод яг хуурах гээд байхгүй юу. Тэгээ хамгийн гол нь тэр хоёр нэлээд юм болдог. За тэр ажлын байрны төлөө нэлээд тэмцэлддэг. Кино төгсгийн алдад нөгөө ажлын газрын эмэгтэй нь зүүд байсныг мэддэг. Зүүдэн дундаа энэ болон зүйл болж өрнж байгааг харсан эмэгтэй ажил дээр ч гэсэн ийм зүйл болов яана гэж бодсноор кино маань төгсдгөө. Ой, заастаа боёо. The end. Үнэхээр амар юм байна. Үгүй энийг ингэж хариулах гоё юм байна. Хэрвээ маш богинохон 1 минутын дотор зүгээр ажилд орсон түүх ч юм уу те. Маш богинохон нэг сэдв сонгож байгаа жанраа яагаад яхан бол яг ойлгомжтой байна. Гэтэ надад тулаанд биш хоёрын сэдв ирсэн бол би Тий, бүр харин тий, чи алах байсан. Би бүр Яг зөв юмаа сугалсандаа би баяртай байна. байна. Би заяад бүр романтикийн ч юм уу те аимшигийнх нь өгөөгүүдээ би бүр баярлж байна. За тэгээ би яг хөө ер нь бол түрүүнд төмөр хүмүүн гэдсэн штэ. Аха. Кино яг тэр үл бишээ. Тэр зүгээр наригжсэн яг. Би бол одоо үзэх дуртай кино мэдээж гарын 5 евро кино байдаг. Тэндээс мэдээж нөгөө 5 хүүхэдтэй гэдэг утгаараа Сургамж авдаг. Сургамж агиух авдаг. Жишээ нь одоо ингээл шагдар эцэст нь салчаал охиныхоо те хорим дээр нь очихдоо ингээл орж чадахгүй ингээ гүнэглэл байж байгаа те. Гэх мэтчил маш олон зүйлүүдийг тэндээс сурдаг байхгүй юу? Тэ. Ойлгож байгаа. Эцэст нь үхэр бууга тавилаа те. Тэглээ. Бодит үнэ хэллээ те. За тэгээ бид гурвын зохиосон кино та бүхэн таалагдсан За, гэдэгт за, итгэлтэй. гоё Бид байлаа. гурав одоо ингээд үүгээр гэр бүлийн радио нэртэй кино товчлын сууг нэхэр боллоо. Тэгээ амар шүү суу гэж. Гэтэ гурлаа иймэрхүү юм яриул сонирн биш үү зэ. Entertainment. Тий, одоо араа сонин гэд нөгөө нэг цомо бид гурав нэг юм болсон явдлаа үнэн эсвэл худлаа ярьсан бохгүй нэг удаа. Айгүй хэцүү юм билээ тэр чинь. Манай Эркагийн гаргаж ирсэн хэрвээ таны амьдрал киногоор төсөөлвөл ямар кинотой илүү төстэй байсан бэ гэдэг сэдвийн хүрээнд ярилцсан том өрөөний булан маань энд хүрээд Баярлаа. өндөрлөж байна. Булан маань гинэ булан гэж ярьсан байгаад өнөөдөр
энд яригдсан сэдв танаа том өрөөнд ч гэсэндээ яригдана гэдэгт итгэлтэй. Тийм учраас танд ч гэсэн бид нэг сэдв гаргаад ирлээ гэсэн. Маргаашийн том өрөөндөө бид яг 9 цаг 5 минутанда уулзах болно. Маргааш ямар сэдвээр ярихыг хинч таашгүй. 8 настай болчраас 80 настай буура том өрөөндөө орж ирээд суухад хангалттай. Ингээд маргаашийн 9 цаг 5 минут хүртэл түр баяртай. Радиогийн 1-р студид Эрка, Очро, заяа найруулагч Мизу ажиллаа. Маргааш хүртэл түр баяртай. Баяртай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.